гаралтай Косн боловсролын тогтолцоог илүүтэй судалж, онол практикос гэсэн Монгол Косн технологийн коллежийн МОКО багийнхан энэ жилийн үндэсний авралт өрсөлдөхөд бэлэн болсон. EBU Robocon ч гэсэн Япон улсаас гаралтай учраас тэдэнд илүү ойрхон байж болох юм. Ингээд МОКО багийн гишүүдтэй тавтны тэмцээн. Монгол Косн технологийн коллежийн МОКО баг маань 2017 оноос хойш үндэсний аврагт шалгуулах Robocon тэмцээнд орсон. Улаан тал буюу МОКО багийнхан бөмбөгийг эзэмсэн ямар удаа явж байна? Мөн жилээс яг илүү өтөвтэй оролцож байгаа болохоор яг шинэ баг, шинэ орчин. Тэгээд тэрнээсээ болоод жоохон туршлага муутай байсан. За бөмбөг улаан талд шилжсэн МОКО багийнхан одоо довтлоно. Манай механизм ажиллаагүй гэдэг ч юм уу ийм янз бүрийн алдаанууд гарч ирсэн. За зүтг. За энэ дугуйтай холбоотой, мотортой холбоотой асуудал гарсан учраас өдөрдөж чадахгүй байгаа шиг байна. Job гэдэг чинь өөрөө маш том сэдв байгаа шүү дээ. Тэн дээр одоо хийц байна, код байна. Эхний 3 сар бол яг энэ суурь араамаа босгох гэж зориулсан. Тэгээд Автомат рофт хийх бол нэлээд өндөр сорилт. механизмуудаа бие-биентэй хоорондоо ярилцж байгаад Хийцийн хувьд бол маш боломжийн рофтуудыг хийж байгаа. Манай 5 дахь курсийнхан илүү хичээж байгаа юм уу? Яг бөөндөө ингээд оройн цаг гарч гисэн бид нарыг байх ус ингээд бөөндөө юмаа хийж л байдаг. Тэгээд илүү шин санаанууд нэмэгдээл байж байдаг. Одоогийн багийн ахлагч маань ерөнхийдөө бол өмнө жил Японд суралцаад ирсэн тийм туршлагатай хүн болохоор ер нь бол нэлээд би найддаг л та. Намайг ганцхан юм болд идэг. Би Монгол Косн технологийн коллежийн механик инженерийн 5 дугаар курсын ингээ оюутан. За миний хувьд болохоор EBU Robocon 2022, 23, 24 онд ороод 25 онд болохоор Японы Осака технологийн дээд сургуулиас оролцоо. Энэ жил буцаа сургуультаа ирээд 2026 онд ингээ оролцох гээд бэлтгэл ажилтаа ингээ хангалттай явагдаж байна. яг өмнөх жилийн тэмцээн бол яг ингээд хоёулаа ингээд гар удирдлагатай робот байсан. Энэ жил болонгууд нэг робот нь шууд бүрэн өөрийгөө авч явах робот болохоор тэр робот нь жоохон хэцүү. Хүнд юм байсуу, яаж хийнэ гэдэг ийм бодол санаатай байсан бол за бүтэн жилийн хугацаанд бид роботоо бэлдээ төлөвлөөд за маш олон удаагийн одоо загвар солих гэдэг ч юм ийм ажлуудын ар дээр бол ер нь дуусах жигдрээ дуусах хандлага руу орсон. Юу R1 роботын давуу тал маань болохоор Canvas-аар ажиллаж байгаа. Тэгээд ийм 3508 мотор болон ийм 2006 гэсэн DJI моторуудыг ашиглаж байгаа. Энэ жил илүү хичээж оролцож байгаа. бүх зүйлээ маш сайн нэгтэлж тэмцээн болох өдөр хүртэл ер нь бүх зүйлээ сайн хангаж ажилландаа л гэсэн зорилт тавьж байна. 15-аас 20 насны оюутнуудыг бэлтгэж байгаа. 15 настайдаа элсж ороод 20 настайдаа инженер болж бэлтгэгддэг. Яг тэр жилийн Robocon-ы удирдамж баг гарахаас өмнө эхлээд ер нь яг материалуудаа бэлдээд байж байдаг. Тэгээд удирдамж гарснаас хойш за ийм робот, ийм талбай дээр ингэх юм байна. За тэгээд тэр хүүхдүүд нь одоо талбайгаа хийх баг, тэгээд роботуудаа хийх баг гэдэг яг тэгээд хуваарлагдаа явж байдаг. Энэ жил ингээд төгсөх курсын оюутан ингээд дипломын ажлаар ингээд Robocon одоо энэ судалгааны ажил ингээ авсан байгаа. Тэгээ миний хувьд болохоор энэ жилийн хувьд болохоор програмчлал болон хэлхийг хариуцж байгаа. Тэгээ манай багийн гишүүд маань болохоор одоо ингээ механикийг хариуцаад R2 роботтой хариуцаад ингээ ажиллаж байгаа. Миний хийж байгаа Robocon тэгвэл энэний механик хийцийг хариуцж байгаа. Тэгээд код талаас нь нэлээд хэцүү л ачаалттай л явж байна. Автомат байх уу эсвэл гар удирдлагатай байх уу энэс шалтгаалаад энэ нүрэ надад бол нэлээд сонирхолтой санагддаг л та. Тэгээд ер нь бол хичнээн ингээ багасаа хүсчихсэн ч гэсэн яг хийх боломж нь олддгүй байсан гэсэн одоо сая 2 дахь курсд орж ирсний дараа сая манай багийн ахлагч болохоор би чанд бүгдийг яг шинээр заагаад өгье гэд хэлсэн болохоор орж ирсэн. Би дэвлэг автомат робот болохоор кодны ер нь механик хийцэл болон програмчлал одоо хэлхээгийн хувьд бол жоохон хүндрэлтэй хэцүү гэж анх бид нар бодож байсан гэсэн. Ер нь хийх явцад судлаад явж байгаад бидэд ROS систем ер нь хамгийн тохиромжтой гэж бодоод ROS систем ашигласан. Тэгээ ROS систем дээр л лидар 3D лидар болон дефт камер ашиглаад ерөнхийдөө R2 маань ингээд иймэрхүү системтэй хөдөлж байгаа. Энэ жил яг кунфу гэдэг талаараа болохоор арай илүү өрсөлдөөнтэй тэр талаараа бас арай илүү роботууд нь сайжирсан тийм болно гэж бодож байгаа. Жохоо ээлжтэй санагдсан.
Яг энэ хараам дээр бол нэг хайрцаг авчаад хайрцаг авах зорилготой байхгүй. Тэгээ хайрцаг авчаад үлцэн хайрцаг дээгүүр нь гарах гэсэн чинь зарим хайрцагууд дээр гарч болохгүй гэдэг. Тэгээд манай энэ хараам жоохон ашиггүй хараам боллоо. Тэгтээ яг зүгээр хөө. Тэр шантгаад гарсан хүмүүс байгаа л да. Гэтэ би одоо тэр хүмүүсийг харахад ер нь бол анхнаасаа нэг тийм сонирхолтой ороогүй гэж боддог л доо. Яг өөрөө хүсээд дайшлаад яах юм бол тэгээд ямар шалтгаан байсан зохицуулаад тэр зүйлээ хийхэд бол ямар ч асуудалгүй гэж боддог. Хүүхдүүд манай онлоороо мэдсэн олж мэдсэн мэдлэгээ практик дээр буюу энэ Robocon тэмцээнээр дамжуулаад энэ мэдлэгээ баттгах юм боломжтой байдгаараа онцлог байгаа. Робто бүгдээрээ дэмжиж өгье. За ангаар цагаа Том хайрцаг авах гараа сордгоор хийчихсэн чинь сордыг хориулсан байсан. Тэрийг шийдэхэд бол одоо энэ баддаг механизмыг оруулж ирээд асуудлыг шийдсэн байгаа. Тэгээ R2-ийн хувьд болохоор 2D лидер ашиглана гэж бодож исэн боловч ялчгүй нөгөө нэг давцантай одоо шалт авж байгаа учраас одоо энэ хүү 3D лидарыг ашиглаж сонгосон байгаа. Энэ хүү 3D лидар маань болохоор ер нь орчныгоо таньдаг. Яг манай одоо энэ жилийн рос системд бол хамгийн тохиромжтой гэж үзээд энэ хүү сенсорыг сонгосон байгаа. Ордын нэр нь багсах гэдэг. Манай багийн ахцууч бол жоо хатуу хүн. Тэгээд кодн дээр бол нэлээд бас эхэндээ шахдаг байсан. Тэгээд гэтээ бас би одоо тий жоохон гадар тоглохоо явмаар байна гэх юм бол нэ зөвшөөрөх хэмжээний байдаг болохоор уурын сул бол нэлээд дайжгүй. Тэгээд ямар нэг хэрэгтэй юм гарах юм бол багийн ахч маань гэрлүү маань одоо машинаараа хүргээд өгдөг ч юм уу тий. Тийм зүйлс байдаг болохоор дагуу. Багийн маань зорилго байсан болохоор би ингээд хичээлээсээ бусад бүх цагаатаа ер нь ингээд илүү цаг гаргаад ингээд яг Robocon-доо сэтгэлээ гаргаад байж байгаа. Robocon бол үнэхээр багийн спорт. За тийм ч учраас баг дотор байгаа хүн болгон ер нь бол бие биенээгээ мэдэрч бие биендээ хүлээцтэй хандах ийм шаардлагууд бол тулгардаг. За ялангуяа манай багийн хувьд бол дандаа залуу эрэгтэй хүүхдүүд оюутнууд байгаа учраас үнэхээр бас хоорондоо ойлголцох гэдэг бол маш чухал. За харьцангуйар хүүхдүүд маань бас бие бинийгээ олон удаагийн тэмцээнд ороод бие биенийхээ зан ашиг мэдсэн хоорондоо уялдаатай ажиллаа сурцсан багаар ажиллах чадвар нэлээд сайжирж байгаа ийм хүүхдүүд учраас багшийн хувьд бол айхтар одоо юу гэдэг дунд нь ороод чиглүүлээл заагаал загнаал ийм явдал бол харьцангуйар гайгүй аль болох хүүхдүүдэд чөлөөтэй хоорондоо бас ойлголцож ажиллах энэ орон зайг нь гаргаж өгдөг. Тэгснээр хүүхдүүд маань өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн роботыг, өөрсдийнхөө толгойдоо төсөөлсөн роботыг бодитоор бий болгох энэ боломж нь бүрдэж байгаа гэж харж байгаа. Нэгдүгээр хэсэг болон хоёрдугаар хэсгээ бидэд барьсан байгаа. Бас өөр давхруудад ингээд сургуулийнхаа байж болох орчиндөө ингээд тааруулаад 3 хэсэг талбайгаа ингээд барьсан байгаа. За тэгээ энэ хүү хуурамч болон жинхэнэ хайрцагуудаа бидэд бас YOLO систем ашиглаад гүн сургалтын алгоритм ашиглаад бас сургасан байгаа. Одоогийн байдлаар ер нь бол гүн сургалтын алгоритм маань дууссан байгаа. Одоо R2 офт маань хэлхээгээ угсраад ROS системийн одоо терминал дээр код өгöd тэгээ ерөнхийдөө хөдлөх турших үлдсэн байгаа. Хийгээд ихсэн чи яг үүндээ бол код бол нэлээд хэцүү байгаа. Гэтэ яг миний яг чиглэлчин болохоор би одоо өөрөө хүсч инженер гэсэн мэргэжлийг сонгосон болохоор яг код талдаа би бол илүү сонирхолтой байгаа л та. Тэгээд одоо чи яг өнөө цаг чи кодн дээр ер нь бол бүх юм хэрэгжиж байгаа. Тэгээд энийг яг сураад чадчих юм бол одоо тэг бүгднийг нь ойлгочих юм бол тийж миний ирээдүйд бол маш том хэмжээний хөрөнгө оруулалт гэж боддог. За R2-ийн хувьд болохоор бид тэгээ ROS систем болон тэгээ YOLO системийг судлах гэж нэлээд хүндрэлтэй байсан. Энийг анх яаж хийх вэ? Хооронд нь яаж уялдуулах уу гэдгээ маш удаан бодсны эцэст ер нь нэг 2 сараас хойш ер нь жигдээд ер нь ойлголтуудаа ойлгоод R2 бол ерөнхийдөө бол бас нэг гаргалгаа бол гаргаж чадсан байгаа. 2-3 удаа болоод усарсан баха. Мотор старын солиод тэгэлгээ хэлхийгээс сонсон. Удирдлаггүйгээр өөрөө хөдлөөд эхэлдэг ч юм уу. Яг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд цахилгааны ид ангууд нь ч бас тэгээд асуудал гарах нь гарна. Арайж бас дэлбэрчээгүй л байгаа. Яг тэмцээний өдрөл нэг юм мэдэрч гацч хөдөөл гэж яач. Яг өмнө жилд хийжсэн болохоор. Энэ жилийн хувьд болохоор манай баг болохоор нэлээд хичээгээд өмнө жилийнхаа одоо амжилтыг бол илүү сайжруулахын төлөө ер нь бол энэ жилийн хувьд болохоор роботуудаа хийж байгаа. Тэмцээнд бол бид нар аль болох бүрэн гүйцэтгэлтэй сайн роботоор орохыг зорж хичээж байгаа. Тэгээд дээш доош.
Яг энэ хэдний ажлаас. Робокон тэмцээнд орж байгаа хүүхдүүд бол маш их цагийг энэ тэмцээнд зарцуулж байгаа. За энэ нэгээрээ дамжуулаад бас өөрсдийнхөө чөлөө цагийг зохион бүтээх энэ үйл ажилд оруулж байгаа нь маш их хувь нэмэртэй байгаа гэж багш миний хувьд дүгнэж байгаа. За тоног төхөөрөмж дээр ажиллах, за мөн зураг зурах, тооцоо хийх, за мэдээж практик ажлууд болох ямар нэгэн эд ангуудыг хооронд нь угсрах, задлах, гагнах гэдэг ч юм уу. Энэ талаараа хүүхдүүдийн маань энэ мэрэгжлийн ур чадвар бол маш сайн нэмэгдэж байгаа. За мөн 2, 3, 4, 5 дугаар курсын хүүхдүүд орж ажиллаж байна гэдэг чинь курс хоорондын хүүхдүүдийн харилцаа улам ойр болж байна. Бие бинийгээ таньж мэдж байна. Бие биенээсээ суралцж байна. Дүүнэр нахнараасаа суралцах гэх мэтлэн энэ олон талын байдлыг хөгжүүлж байгаа гэж харж байгаа. За тэгээ бие биентэйгээ харьцах хэрвээ энэ тэмцээнд ороогүй байсан бол энэ курсын хүүхдүүд бол баг бие бинийгээ мэдэхгүй сахуу хоорондоо ярихгүй сахуу бараг байх байсан болов уу гэж харж байгаа. Ангиасаа нөгөө нэг гурлаа байдаг. Тэгээд дандаа бус нэг дээд курсын ах нар болохоор тэг илүү хүндэлж мэдээж харьцсан. Тэгээд бид нар хүндэлсний хариуд бас манай ах нар бас бидрийг бас илүү хүндэж харьцдаг гэх юм уу. Тэгээ манай багт ингээ асуудал гарахаар бидэд ингээ асуудлаа ярилцаад юу нь болохгүй байна гэдгээ ярилцаад тэгээ тэрийг шийдэхин төлөө ер нь явдаг. Тэгээ ер нь коллектив сайтай гэж би боддог. Өмнө жил бол яалчгүй зогссон. Тэгээд энэ жил болохоор роботууд бол ер нь зогсоохгүй яг төлгөөний дагуу бидний тактикийн дагуу яг хөдөлгөөд явуулчмаар байгаа. Тэгээд багийн хувьд болохоор энэ бүх агал хүчтэй байгаа гэж үзэж байна. Тэгээд ер нь бас бусад коосч гэдэг юм уу тэр багуудтайгаа ер нь сайн төвцмээр л юм гэж бодож байна. Шүтээсийн мэдээлэл технологийн багтай таарж исэн. Яг тэднийхтэй бас яг Microsoft ажиллахгүй байхад бас жоохон муу явж исэн болохоор тэднийхтэй энэ жил дахиад таарчвал яг хожноо л гэж бодож байгаа. За Мокогоос бөмбөг тоглолтод орно. За Моког дэмжиж өгье. Явуулаад өгье. 8 секунд гаргасан. За сандраад ашигна энэ хоёр хил мэлээ гаргастай хоорондоо үдэж байна да. Мөс шүтээсийн багууд ер нь бол нэлээд чанга байсан. Тэгээд яг тэр өмнө жилийнх чинь яг сагсан бөмбөг байсан. Тэгэж би бас сагсан бөмбөгт нэлээд дуртай болохоор яг тэр бөмбөгийг яг би бас яг сайн бол анх ойлгоогүй орж исэн л да. Яг тэмцээний дүрмийг нь тэгсэн чинь яг тэр хоёр робот гарч ирээ. Би рүүгээ пас өгөх, тэ шидэх. Тэгээ баг дохож исэн. Тэгээ тэрийг хараад ер нь бас гайхчихсан. За бид нар аль болох роботондоо сүүлийн үеийн энэ техник технологиг ер нь авч ашиглахыг зорьсон. За мэдээж автомат роботын хувьд бол талбайгаа мэдрэх, талбай дээр өөрөө гараад тоглолтоо явуулах, даалгавраа гүйцэтгэх гэдэг ийм чухал робот учраас бид нар энэ роботынхаа бас мэдрэгчүүдийг за зам талбайгаа туулах чадварын хувьд гэдэг ч юм уу ингээд бид нар бүх зүйлийг төлөвлөж аль болох энэ сайн энэ мэдрэгч төхөөрөмжүүдийг авахыг зорж ажилласан байгаа. Автомат роботын хувьд болохоор ялч нэлээд үнэтэй тусч байгаа. Жишээ нь дефт камер ихэд 3 сая болоод лидар маань бас 2 сая гэдэг. Ер нь ингээл яваад хахаар маш их мөнгө төсөв мөнгөний асуудалтай байдаг. Тэгээд сургуулиас мэдээж дэмжиж байгаа ч гэсэн хүрэлцдэг. Тэгээд энэ жил болохоор тулгын төхөөрөмж компани болон ард даатгалт маань ивент итгэж байгаа. Тэгээд энэхүү компаниудаа баярлалаа гэж хэлье. Одоо л бид бол яг л тэмцээнд ороход нэлээд бэлэн болж байгаа гэж өөрсдийгөө харж байгаа. Одоо би юу ч мэдэхгүй орж ирсэн гэсэн бүгд ингэ зааж өгч чад одоо маш их баярлж байгаа мэдээж. Тэгээ энэ нэг нь одоо ашиглаад дараагийн жилд мэдээж энэ клубээ тэгээ тэмцээндээ илүү сайн орсноо гэж хэлээ. 5 дахь курсын ахнаар нэлээд итгэж байгаа болохоор ялан л гэсэн зорилготой. Ер нь Робоконыхон сургууль дотроо бол бас алдартай шүү дээ. Яг ингээл тэмцээнд ороод явдаг болохоор тэгээд яг ингээд баг эрэгтэй хүмүүс байгаа болохоор яг баг дундаа бас яг дээд курс, доод курс хамаагүй яг дундаа маазраал явж идэг. Тэгээд тэр дундаа яг айгүй хөвгөлтэй байдаг болохоор хамтдаа хичээцээ гэдэг хэлээ та. Тэгээд дараагийн курсүүдтэй багаараа л ер нь хөвчлэн хамтдаа л ямаа хийгэрэй гэж хэлээ та. Яг тэмцээн дээр манай сургуулийн бүх хүүхдүүд ирсэн байна. Тэгээд бүх дараалт бид нар дээр ирнэхээр хэцүү ч гэсэн яг бүтэн жилийн турш бэлдээд яг хийсэн юмаа харуулна гэдэг нь өөрөө илүү. Энэ үндэсний авраг болох энэ зорилтыг бол дэвшүүл тавьж байгаа. Тэгээ биднийг бас ивент итгэж байгаа энэ олон байгууллагын итгэлийг бас бид нар алдахгүй байхыг зорж хичээж байгаа.
Мөрөөдлөө бодит болгож зорилгоо өмнөө тавьсан Монголын залуухан инженерүүд бидний ард зогсож байна. Тэд өөрсдийн бүтээл сэтгэлгээ, ур чадвараараа үндэсний аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн болсон. Ингээд ABO Robocon 2026 үндэсний аваргын талбай дээр уулзцгаая. Олон тооны сорилт бэрхшээлийг давсны эцэст тулааны талбарт хөл тавих цаг ирлээ. Хоол ойрын баатрууд энд цугларч түүх домгоо бүтээх болно. Тулааны урлагийн маструудаа тэмцээний дэвжэн дээр уулзцгаая. Хэдтийн Хонконгт болох ABO Robocon 2026 олон улсын роботын тэмцээн Кунфугийн сорилт гэсэн сэдвээр зохион байгуулагдана. Кунфугийн сорилт. Улаан болон хөх баг тус бүр 2 роботтой оролцсон. Робот 1 ба робот 2. Робот 2 бүрэн автомат ажиллагаатай байх ёстой. Тэмцээний талбай 12-ыг харьцах нь 12 м хэмжээтэй байна. Нэгдүгээр бүс тулааны клуб. Энэ хэсэгт гарааны бүс, жадны үзэл болон ишиг тавьсан тавирууд байрлана. Хоёрдугаар бүс мехва ой. Робот 2 энэ ойгоор замаа олж явах ёстой. Харин робот 1 зөвхөн заагдсан ойн жимээр явж болно. Тоглолт эхлэхээс өмнө ой дотор 8 ширхэг кунфугийн содар байрлуулсан байна. 3-р бүс өндөрлсөн тавцсан. Энэ нь 40 см өндөр бөгөөд хоёр талаар нь роботууд дээшээ гарах налуу замтай. Тавсан дээр 2 м өндөр олон нүдтэй тавир байрлуулсан байгаа. Мөн хэрэгэлсэн зэвсгийн болон дахин уулзах бүс байрлана. Энд роботуудын тулаан хэрхэн өрнөж буйг харуулж байна. Тоглолт бүр дараах байдлаар явагдана. 1 минут бэлдэх хугацаа, 3 минут өрсөлдөх хугацаа. Бэлтгэлийн хугацаанд баг бүр 8 ширхэг кунфугийн судрыг өрсөлдөгч багийн мехва ойд байрлуулна. Кунфугийн судар 3 төрөлтэй. Зөвхөн робот 1-ийн авах судар, зөвхөн робот 2-ын авах судар, 3 дахь хоромж сударт айлч робот хүрч болохгүй. Эхний судар тэмцээний лого бүхий дүрс байгаа. 2 дахь судар дээр эртний тэмдэг тэмдэглэгээнүүдийг дүрсэлсэн. 3 дахь судар дээр тохиолдлын үсэг дүрсийг хэвлсэн байна. Хингэрэг дэлгэснээр 3 минутын өрсөлдөөн албан ёсоор эхэлнэ. Роботуудын эхний үүрэг бол зэвсэг угсрах. Амжилттай угсарсан зэвсэг бүрт 10 оноо авна. Дараа нь робот мехва ойгоос кунфугийн судар цуглуулах даалгавартай. Робот 1 ойг тойрсон чимээр чөлөөтэй явж байх зур робот 2 ойроо зориултын орцоор мэдрэх ёстой. Дээр нь яг дэрэгдээ байгаа кунфугийн судрыг л авч болно. Судар болон зэвсэг хоёулаа маш үн цэнтэй. Судар ойн гадна унах мөн угсарсан зэвсэг салах, эсвэл зэвсгийг унгах тохиолдолд дахин ашиглагдахгүй. Роботууд дор хаяж 1 кунфугийн судар эсвэл 1 зэвсэгтэй болсны дараа тавцанд нэвтрэх эрхтэй болно. Тавцан дээр амжилттай хөгөгдсөн кунфугийн судар бүрт 10 оноо өгнө. Робот 1 авчирсан кунфугийн судраа тавиурын зөвхөн доод игнэнд байршуулна. Тавиурын нүдэнд амжилттай хийсэн судар бүрт 30 оноо авна. Робот 2 кунфугийн судрыг зөвхөн дунд эсвэл дээд игнэнд тавина. Тавьсан судар бүр 40 оноо авах юм. Кунфугийн судрыг дээд игнэнд байрлуулахын тулд робот 1 робот 2-ыг өргөж даалгавар биелүүлэхэд туслах ёстой. Дээд игнэнд тавьсан судар бүрт 80 оноо өгнө. Тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгох үүднээс багууд өрсөлдөгчийн кунфугийн судрыг зэвсэг ашиглан түлхэж унгаагаад оноог нь хасуулж болно. Хамгийн түрүүнд 3 судрыг босоо эсвэл ташуур шугал байрлуулсан баг кунфугийн мастер цолыг хүртэж үнэмлэхүй ялалт байгуулна. Хэдтийн Хонконг 2026 онд байгуулагдах ABO Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна.